хэвлэлээ Галат номноос үзцгээе. Галат номын 1-р бүлгийг гаргаарай. Галат номын 1-р бүлгийн 1-ээс 10-ыг хамтдаа уншийе. Галат 1-1-ээс 10. За бүгд хамт уншгоо. За 1, 2, 3. Хүмүүсээс бус, хүнээрч бус, харин Есүс Христээр мөн түүнийг үхэгсдээс амьдуулсан эцэг бурхнаар элч болсон Паул надаас болон надтай хамт бүх ах дүүс бүгдээс Галатын чуулганууд бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христээс үлсэл хийгээд амар амгалан та нар дээр байх болтугай. Бидний бурхан бөгөөд эцгийн хүслээр одоогийн ёрын муу үеэс биднийг гэтлэхийн тулд биднийг нүглийн улмаас Есүс Христ өөрийгөө өгсөн юм. Алдран үеийн үе бурхан байх болтугай. Амен. Өөр сайн мэдээ гэж үгүй гэсэн юм тийм. За Христийн нэгүүлсээр та нарыг дуудсан түүнээс холдож өөр сайн мэдээ рүү ийм түргэн иргсэн чинь би гайхлаа. Үнэн дээр өөр сайн мэдээ гэж үгүй. Зарим хүмүүс та нарыг өмөрж Христийн сайн мэдээг гуйлахыг хүсэж байна. Харин бид ч эсвэл Тэнгэрийн зарлага илчж гэсэн бидний та нар тунхагласнаас өөр сайн мэдээг тунхагл хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг хэн нэгэн та нарт тунхаглавал тэр нь хараагдаг. Учир нь идүүгээ би хүмүүсийн таллыг ирэх үү? Эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүст таацуулах гэж хичээх юм уу? Хэрэг би идүүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол Христийн зарц биш байх байсан. За Паул энэ Галат хотын захидлыг бичсэн байгаа. Энэ захидлыг бичихдээ Паул өөрийнхөө илгээлтийн 3 аялал байсан. 3 аяллынхаа гурууланд нь Галатаар дайрч, Галатаар дайраад Галат аймгаар дайраад Галатд байдаг чуулганууд тэднэртэй энэ бүх 3 аяллынхаа туршид уулзсан, тэднийг барьж байгуулсан, тэднэрт зааж суулгасан. Тэднэрт сайн мэдээг хүргэсэн. Тэгээд энэ удаад Паул хэлж байна тийм. Өөрийнхөө тухай хэлж байгаа хамгийн түрүү. Хүмүүсээс бос хүнээрч бус харин би Есүс Христээр мөн түүнийг үхсдээс амьдуулсан эцэг бурхнаар томилогдсон хэлж болсон Паул би байна гэж өөрийгөө хэлсэн. Тэгэхээр зэрэг Паулыг томилсон нэгэн бол хэн нэгэн байгаагүй, хүн байгаагүй. Харин Паулд энэ эцэг бурхнаас ирсэн Есүс Христийн амиа өгч бидний төлөө бидний гэм нүглийг уучлсан энэ сайн мэдээг хэн хүргэсэн бэ? Есүс Христ өөрөө. Паулыг Дамаск орох замд нь хүчтэй гэрэл гарсан байгаа. Тэгээд Паулыг асуухад Есүс хэлсэнтэй эзэн минь та хэн бэ гэж асуусан. Ер бусын учрал болсон байгаа Паулын. Тэгэхээр Паул Есүс хэлсэн. Би чиний хавчаад байгаа тэр Есүс ч юм байна. Тэгэхээр Паулын хувьд болохоор Христтэй ингэж тулгахаас өмнө Христийг хүлээж авахаас өмнө хэн байсан бэ гэхээр тэр чуулганыг хавчигч, Христэд итгэгчдийг хавчигч, фарисеин бүр фарисей, Биньямин овгийн Юудэ дээрээс нь Ромын иргэн. Тухайн үедээ нэр нөлөө бүхий мундаг багш нарын шав өөрөө маш үнэнч итгэлтэй фарисей хүн байсан. Тэгээд өөрийнх нь итгэл үнэмшлийн эсрэг энэ Христэд итгэгчид гэж хүмүүс гарч ирэнгүүт тэдний бүр өөрийнхөө итгэлээр хитрхээ үнэнч байсан учраас нухчин давхыг хүссэн. Хамгийн анхны Христэд итгэгчтэй Христийн төлөө амиа өгсөн Стефаныг чулуудуулж авах үед тэр чулуулж байгаа хүмүүсийн хувцсыг бариад зогсож исэн юм. Тэгэхээр Паул өмнө хэн байсан байх вэ? Христийг хавчигчтэй, Христийг мэдээж таньж мэдээгүй байсан. Тэрийг тийм учраас Христийг эсэргүүцэгч өөрийнхөө шашны фарисей Юудын шашинтай итгэл үнэмшилтэй үнэнч юм байсан. За Христтэй тэр Дамаск орж явах замдаа уулзаад тэр итгэгч болсон. Тэгээд Галат хотод буюу Бага Азийн хойгоор дамжуулаад тэнд байсан
олон харь үндэстнүүдэд явж сайн мэдээг тунхагласан хүн бол Паул. Бурхан Есүс Христ түүнийг дуудаад чи миний тэ сайн мэдээ тэ намайг тунхаглах боллоо гэж хэлсэн. Тэгээ харь үндэстнүүд рүү явж тэр тунхагласан байна. Тэгээд Галаатчуудад энэ захидлаа бичгтээ тэр өөрийгөө хэлсэн юм те. Өөрийгөө хамгаалсан байна. Би элчийн хувьд та нарт тунхагласан тэр сайн мэдээ болов те буруу сайн мэдээ юм уу өөр зүйл биш ээ. Энэ сайн мэдээ хүнээс ирсэн сайн мэдээ биш те. Энэ бол Бурханаас ирсэн Есүс Христийн сайн мэдээ юм аа гэдгийг тэр хэлсэн. Тэгээд өөрийнхөө тухай хэлсэн байна. Та нарт энэ бүгдийг ярьсан. Эргээд би энэ та нарт зориулаад энэ захидлыг бичихтэй би бол хүнээр биш, хүмүүсээрч биш, харин Бурханаар томилогдсон. Есүс Христээр сонгогдсон элч юм аа гэж өөрийгөө хамгаалсан байна. Галаат номын 1-р бүлэг дээр. Тэгээд энэ захидлыг хэн хүлээж авч байгааг вэ гэхээр Галаатад байгаа чуулган. Нэг чуулган биш, Галаатад байсан чуулганууд бичсэн байна. За, тэгвэл өнөөдөр би танаас асуумаар. За, Паул өөрийгөө хамгаалан хэлсэн тэ энэ сайн мэдээг та бас аль нэг эдийн хүлээж авсан та Христ итгэж болсон. Тэгэхээр зэрэг таны итгэдэг сайн мэдээ юу вэ? Та сайн мэдээг мэдэх үү? За, сайн мэдээ гэж юу юм бэ? За, бүгдээр хариулаад. За, сайн мэдээ гэж юу вэ? За, санаа зовлтгүй хариулна шүү дээ. Сайн мэдээ гэж юу вэ? Хэний тухай вэ? За, хэлээд аваа. За, Есүс Христийн тухай. За, Есүс Христ яасан бэлээ? Тэр загалмай дээр юу хийсэн? Тийм, загалмай дээр тэр нас барж өглөөс 3 хоногийн дараа амьдсан. За, Есүс Христ хэний төлөө амьд гэсэн үг вэ? Тэ, түүнд итгэгч бүх хүмүүсийн төлөө. Тэгээд яг хувь хүний чинь төлөө гэсэн үг тийм. Таны төлөө тэр амиа өгсөн. За, Есүс Христ амиа өгсөний утга учир нь нэгдүгээр бидний гэм нүглийг уучлсан, хоёр дахь шалтгаан нь юу вэ? Бурхан байсан. Тэгээ бурхан байна. Хүн төрлөختөө хоёрын хооронд юу байсан бэлээ? Гэм нүглээс болоод салсан. Бид нар хамтдаа байж чадахгүй болсон. Тэгэхээр зэрэг Есүс Христ биднийг Бурхантай яасан бахна эвлүүлсэн. Тэ? Тэгэхээр зэрэг Бурхантай эвлэрсэн учраас бид нар шууд Бурхантай холбогдож чаддаг гэсэн Есүс Христээр дамжуулан. Есүс Христ амиа өгсөн учраас. Тэгэхээр сайн мэдээгээ хэн нэгэн тань дээр ирээд чиний итгэдэг Есүс чи хэм бэ? Тэ? Тэр сайн мэдээг идэх чи юу вэ гэж асуувал та хэлэх юм тэ? Есүс Христ тэ? Тэр бол миний гэм нүглийг уучлсан аврагч тэ? Дээрээс нь Бурхантай намайг эвлүүлэгч байна гэж. За, дараа нь Паул юу гэж хэлсэн гэхээр зэрэг Галаатчуудад хандаад хэлсэн байна. Би та нарт тэр сайн мэдээг тунхагласан гэдгээ би илч гэдгээ хэлээд дараа нь бидний эцэг бурхан ба эзэн Есүс Христийн нэгүүлсэл хийгээд амар амгалан та нарт байх болтугай гэсэн. Нэгүүлсэл гэдэг зүйл бол Бурханаас ирдэг зүйл. Нэгүүлсэл гэдэг нь бидний ах усгүй зүйлийг тэр нэгүүлсэл гэдэг зүйлээр дамжуулаад бид нар авсан. Бид нар тэр нүглийн уучлалыг Бурханаас ирэх мөнх амийг авах зохисгүй хүмүүс байсан. Бид нар гэм нүгэлтэй учраас бид нар шийтгэлээ аваад бүгд өөхөх ёстой байсан. Харин Есүс Христ өөрийнхөө амийг бидний төлөө өгөөд бүх хүн төрлөختний гэм нүглийг өөр төр тогсон. Тэр төлөөсийг бас төлсөн. Тэр төлөөсийг өөрийнхөө амиар төлсөн. Тийм учраас бид нар одоо мөнх амийг Бурханаас ирэх тэр авралыг авах зохистой болсон гэсэн. Тэгэхээр энэ бүхэн Бурханы тэр нэгүүлсэл гэдэг зүйлээр бид нар төрсөн. Нэгүүлсэл гэж юу вэ? Бид нар ойлгохын тулд энэ нь бидний ах усгүй зүйлийг биднэрт өгсөн гэсэн үг байна. Бурхан өөрийнхөө тэр үн цэнийг тэр хүүгийнхээ амийн үн цэнээр тэр өөрийнхөө тэр нэгүүлслээ үзүүлж биднэрт мөнх амийг авралыг өгсөн. За, амар тайван. Христэд итгээд бид нар юр бүсийн Бурханаас ирдэг амар тайван гэсэн. Тэр амар тайван болохоор бидний амьдрал, бидний энэ дэлхийд амьдарч явах үе
бидний амьдралд олон зүйлүүд тохиолддог. Бид нар итгэлээсээ болж хавчигддаг. Бид нар бие махбодынхон зүгээс бид өвчин тусдаг. Бид нар хүмүүстэй байнга харилцаатай байдаг учраас үл ойлголцол бидний дунд бий болдог. Тэ хүмүүсээс бидний одоо тийм үл ойлголцол бидний тэ хавчин эсвэл санаатаагаар бидний эсрэг зүйл хийдэг хүмүүс. Бид нар хамгийн хайртай ойр дотныхоо хүмүүстэй харилцааны асуудалтай болдог тийм. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийн дундаар явсан ч гэсэн Бурхны амар тайван бидний дотор. Тэгээд тэр нь болохоор энэ дэлхийгээс олддог тийм амар тайван биш. Бидний мэддэг тэр амар тайван биш. Тэр болохоор юр бусын Бурхнаас итгэгч хүн бүрт өгөгддөг тэр амар тайван. Тэгэхээр хүмүүсийн амьдралын зорилго юу нь юу байдаг вэ? Тэ? Дайн дажингүй, хэрүүл зодоонгүй, өвчнгүй, тэ? Амар тайван амьдрахыг хүсдэг шүү. Тэгэхээр Есүс Христ тэг биднэрт тэр амар тайван өгсөн байна. Тэгээд Галаатчуудад энийг сануулсан. Тэ? Бурхны нэгүслэлээр ирсэн тэр сайн мэдээнээс чинь сайн мэдээгээр дамжаад ирдэг тэр амар тайван таамаг байх болтугай гэж хэлсэн. Тэгэхээр таны дотор Бурхны нэгүслэлээр тэр ирсэн аврал танд байгаа. Та тэнд итгэдэг үү? Тэр аврал байгаа бол та тэрэндээ баттай байна. Яг тэгэхээр муу ерөнхийдөө бид нар л товтлдог тийм бидний ганцаараа байхгүй. Бидний өвдсөн байхгүй. Бидний ууралсан байхгүй. Бидний хин нэгэнд гомдсон байхгүй. Муу ерөнхийдөө бид нар товтлдог. Тийм. Бидний өвчтэй байхгүй. Эсвэл тэр бурхан чи хаав. Тийм. Чиний амьдрал болоод байгаа юм хаав. За хин нэгэн хүн банкнаас зээл аваад юм хийж байгаа. Өвчин дарагдсан чи хаав. Хин нэгэн хүн гэр бүлийнхаа баргаантаа та нар эвлэрсэн чи хаана байна? Эсвэл би чинь Христ итгэхээс өмнө өвдөжсэн Христ итгэсний дараа ч гэсэн өвдөж байгаа бол чиний итгэл чи хаана? Ерөөсөөс тэр биднээс асуудаг. Дандаа бидний хэцүү үед асуудаг. Дандаа бид ганцаардсан үед бидний өвдсөн үед шалсан үед ерөөсөөс баталдаг. Тийм учраас тэр үед ч гэсэн Бурхнаас ирсэн тэр нэгүслэр ирсэн амар тайван таны дотор байна. Таны аврал тэр Есүс Христийн амийн үнцэнтэй аврал таны дотор тэр үед ч гэсэн байна. Тэр үед ч гэсэн та би Есүс Христээс тэр авралыг авсан. Би мөн хамтай мөрөөсөсөг ихэд чи юм дуугаар бичгэлж авах чадaltaй байна. Бид нар ялган таних таны юу хаа. Тэгээ Есүс Христ бас түүний сайн мэдээгээр дамжуулаад Есүс Христ өөрийнхөө хүмүүс түүнд итгэх тэр хүмүүс энэ дэлхийд даяар болж байгаа муу ёрын бүхнээс гитлэгсэн байна. Тийм үү? За ямар муу ёрын зүйлсүүд одоо болж байна? За юу болж байна? Дэлхийд өнөөдөр юу болж байна? За дайн байна. Дайн зөвхөн Орос Украины дотор байна уу? Дэлхий дээр бараг 9 гаруй дайн болж байгаа тийм жижиг овг аймагуудын хувьд жижиг үндэстнүүдийн хувьд тийм бид нар мэдхгүй сонсохгүй тэр анхаарлаа тавихгүй болохоос биш хүмүүс байцсан. За өөр юу болж байна дэлхий дээр? За байгалийн амьсгал тохиолдож байна тийм хизээч өмнө нь болж байгаагүй тийм төрөл бүрийн гайхамшгүй бас болж байна. За өөр хүний бүс чанар ямар болж байна? Дороодсон тийм хүний бүс чанарт ороодсон байна. Хүн одоо тийм найз нөхдөө ах дүүсээ бодлоход бэлэн болсон тийм мөнгөний хойноос. За дээрээс нь бидний залуу үе хүүхдүүдийн эсрэг асар олон мөнгөн зүйлс байна. За шулмын клуб гэж сонссон уу? Тийм юм байна. Одоо тийм шулмын клуб гэдэг бид нар яг гэхээр охид хүүгүүд очиж ийн тэгээд тэд нар морин сүнсний хүчээр янз бүрийн ид шид илэг тэдгээр зүйлсийг хийж байна. Тэд нар газраас ингээ хүнээрээ нисч чадна. Хин нэгний эсрэг муу зүйлийг хараал хийгээд тэр зүйлүүд хийж байгаа. Тэгэхээр залуу үе маань тэрлэг татагдаж байгаа. Тэр клубд эсвэл араас нь тэгэхээр явдаг. Тэднээс аль болохоор гарахгүй байх хүсдэг.
Тэгэхээр та нарын охид хүүгүүдэд тиймэрхүү зүйлсүүд бас хэн нэгнээр дамжаад ирнэ. Тэр үед та нар өөрсдөө энийг мэдсэн бол охид хүүгүүд хамгаалах ёстой хүүхдүүдээ. За дээрэс нь Astro Project гэж сонссноо. За энэ бас мөрийн сүнсний хүчээр нэг газраас нөгөө газар руу шилждэг болсон хүмүүс. Тэ би тэнд байхад сүнсээрээ бидний дунд зарим хүмүүс ирж чадна. Тэ тэгээ биднийг сонсоод ингэ сүнсээрээ байдаг. Тэгээ тийм зүйлс Astro Project гэдэг тийм зүйлсүүд бас болж байна. Тэгэхээр зэрэг бидний өмнө сонсоогүй, үзээгүй муу мухай зүйлсүүд энэ дэлхийд байна. Тэгэхээр зэрэг бид нар Христэд итгэснээр энэ бүх зүйлтэй хутгалдах шаардлага байна. Учир нь Есүс Христийн сайн мэдээнээс ирдэг тэр агуу бидний амьдралыг өөрчилдөг, бидний зүрх сэтгэлийг бидний дотроос нь өөрчилдөг тэр хүч чадлын тусламжтайгаар бид нэр энэ муу узан муугаас бид нар гэтлэх боломжтой болсон. Тэгээд бүх алдар нь эзэнд байх болтугай тий бидний амьдралд байгаа бүх зүйлсүүдийг биднэрт тий тусалж, гэтлгэж тий биднэрт тусалж байгаа тэр бурхан үеийн үед тий үргэлж өдөр тутам бидний хийж байгаа үйлс тий бидний зүрх сэтгэл байгаа хандлагаар дамжуулаад алдарш болтугай тий. За тэгээд дараа Паул юу гэж хэлсэн гэхээр зэрэг харин бид ч эсвэл Тэнгэрийн зарлага илчж гисэн бидний та нар тунхагласнаас өөр сайн мэдээг тунхаглавал тэр нь хараагдаг. Бид урд нь хэлсний адил би одоо дахин хэлье. Хүлээж авснаас чинь өөр сайн мэдээг хэн нэгэн та нар тунхаглавал тэр нь хараагдаг гэсэн. Тэгээ энэ үгийг бүр 2 удаа хэлсэн байна. Хараагдаг гэж. Яагаад хараагдаг гэж хэлж байна? Хараал тийм сайхан зүйл мөн үү? Хараал гэдэг зүйл муу мухад үсдэг. Муу зүйл тэр хүний амьдралд тохиолдолсоо гэж хүсэж хэлдэг зүйл тийм үү? Сайн сайхан зүйл биш. Сайн сайхны эсрэг утгатай. Тэгэхээр зэрэг энэ хараагдаг гэснээр бид нар ойлгох хэрэгтэй. Бидний амьдрал Есүс Христээр дамжиж ирсэн тэр сайн мэдээ туйлын үнэн бөгөөд энэ сайн мэдээнээс өөр сайн мэдээ байх. За өөр сайн мэдээнүүд Паулийн амьдарч исэн тэр үед Галатчуудыг тэр сайн мэдээнээс Есүс Христийн сайн мэдээнээс эргүүлсэн сайн мэдээ нь юу байсан бэ гэхээр зэрэг юудэйсм буюу одоо тийм Христ итгэгч юудэ хүмүүс хань үндэстэн Христ итгэгч хүмүүсүүдийг юудэ шашны хуулиудыг дагуулахыг оролдсон байна. Тэ Мөсегийн хуулиудыг дагахыг оролдсон. Тийм хэсэг бүлэг хүмүүс Паулийг сайн мэдээ тараад тэ Галатын чуулганууд бий болсны дараа тэднэр дээр ирж тэднийг үүмэлсэн. Сайн мэдээнээс эргүүлсэн. Тэр нь яасан гэхээр та нар аврагдахын тулд юудэ хүмүүс ёстой гэсэн. Та нар Мөсегийн хуулийг тэгээд юудэ хүмүүс аврагдаад та нар цаашид насан туршдаа Мөсегийн хуулийг дааж амьдрах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгэхээр зэрэг тэр хүмүүсүүдийг Паул маш хүчтэй хэлсэн. Есүс Христээр дамжуулаад зөвхөн итгэлээр ирдэг энэ аврал тийм юудэ хүн болж тийм Мөсегийн хуулийг дагснаар аврагддаг биш ээ. Энэ сайн мэдээ биш. Тэгэхээр зэрэг та нар төрөлдөхөө бол гэдгийг нь Галатчуудад сануулсан байна. Тэгэхээр сайн мэдээ бол зөвхөн Бурхны нэгүслээр дамжаад Есүс Христийн хийсэн тэр амиа өгсөн тэр ажлаар дамжаад бид нар түүнд нь итгэсэн итгэлээр дамжиж бид нарт аврал ирдэг. Тэр сайн мэдээ. Тэрнээс бид нар юу дэхэн болоод аврагдахгүй. Бид нар Мөсегийн хуулийг дагаад аврагдахгүй. Бид нар буян хийгээд аврагдахгүй. Бид нар бусдад сайныг үйлдээд аврагдахгүй. Бид нар муухай юм бодохгүй байснараа бид нар аврагдахгүй. Харин зөвхөн итгэлээрээ Есүс Христийг хүлээж авснаар л бид нар аврагддаг. Тэгэхээр бидний Галат хотын тэр анхны сүм чуулганы үед сайн мэдээний эсрэг тэр өөр сайн мэдээнд ингэж тунхаглалцсан бол өнөөдөр бидний амьдралд ямар сайн мэдээ байгаа вэ?
Тэг яг жинхэнэ сайн мэдээ биш. Христээр дамжин ирдэг тэр сайн мэдээ. Итгэлээр дамжин ирдэг сайн мэдээ биш. Өөр ямар сайн мэдээ өнөөдөр бидний нийгэмд байгаа вэ? За хэлээрэй. Бидний мэддэг ямар сайн мэдээ вэ? Ээж бурхан гэж юм тийм. Тэд нар Библийг барьдаг. Тэгсэрнэ Библиэсээ гажууд амьсан. Нөгөө сайн мэдээг бүхлээр нь барьдаггүй гэсэн тийм. Библийг мэдчихээн. Өөр мормон байна. Өөр юу байна? За, Йоховын гэрчүүд гэж байна. Тийм. Маш олон тийм сайн мэдээ биш. Хуурамч багш нар, хуурамч иш үзүүлэгчид Библиэс илүү зүйлсүүдийг ярьдаг. Библиэлд нэмдэг эсвэл Библиэс хасдаг. Библийн эсвэл ганцхан номыг ганцхан ишлэлийг бариад гуйсан зүйлүүд өнөөдөр бидний амьдралд байгаа. Тэгэхээр бид нар гайхах хэрэггүй. Яагаад гэвэл аль хэдийн Галат номынханд тийм одоо 2000 жилийн тэртээ энэ зүйлсүүд гарч исэн бол өнөөдөр ч гэсэн дэлхийд байна. Тэгэхээр та өөрөө тэр хуурамч сайн мэдээ. Тэр гаж яг итгэлээр дамжиж Есүс Христос ирдэггүй тэр сайн мэдээг та хэрвээ мэдж байгаа бол та ялган таних хэрэгтэй. Тэ? Тэдгээр зүйлсээс өөрийгөө болон бусдыг итгэгчдийг хамгаалах хэрэгтэй. Нэгэнтээ явсан хүмүүсүүдийг та мэдээж эргүүлэх. Тэр хүнд хэлэх хэрэгтэй. Тэ? Тэр хүн өөрийнхөө бас шийдвэр гаргаж ирэхгүй байвал энэ нь таны буруугаас биш. Та юу ч гэсэн тэр хүнд хэллээ, тэр хүн цаашаа явж байна. Тэр хүний сонголт гэсэн. Тэгэхээр жишээ нь миний мэддэг хүмүүсээс чуулганд идэвхтэй үйлчилдэг, Есүс Христийг дагдаг байсан. Олон жил дагсан хүмүүсээс тийм зүйлээр явсан хүмүүс байгаа. Эцэг эргэж ирэхгүйгээр тэр ээж бурхных руу явсан. Эсвэл мормон руу явсан. Эсвэл одоо тэр Жоховын мессеж руу явсан. Өөр гаж урсгалууд бас байгаа. Тэднэр рүү явсан хүмүүс байгаа. Тэгэхээр та сайн мэдээндээ өөрөө бат байх хэрэгтэй. Хэн нэгэн явчлаа гэж та сэтгэлээр унах хэрэггүй. Та өөрөө бат байх хэрэгтэй. Тэгэхээр тэр сайн мэдээнүүдийн тэгээд зарим нь юу ярьдаг вэ гэхээр зэрэг тэр хуурамч иш үзүүлэгчид юу вэ? Таныг тэ ядуу байдлаас ч гаргана гэж. Зарим хуурамчууд байна. Тэ санхүүгийн хувьд та хэцүү байна. Таныг энд хүрэхтэй болно. Эсвэл таныг та өвдсөн байвал өчнөөс чи эдгэрнэ. Эдгэрэл гайхамшгүй болно гэж хэлдэг. Эсвэл бид нар гим нүглийн асуудлуудыг ер нь тэр сайн мэдээ, тэр хуурамч сайн мэдээ ярьдаггүй. Та гим нүгэлтэй, гим нүглийнхаа улмаас та шийтгэл хүртэнэ гэж ярьдаггүй. Тэ аль болохоор тань таалагдах тэр энэ дэлхий дээр түр тэ танд таалмж өгөх тэдгээр зүйлсүүдийг танд амлдаг гэсэн. Тэгэхээр цаг хугацаа хилээдч байсан таны итгэлийн амьдрал хаан байсан ч гэсэн та сэрэмжтэй байх хэрэгтэй гэсэн. Тэ өөрийг анх хүлээж авсан итгэсэн сайн мэдээдээ тууштай байгаа. Тань дээр Тэнгэр илч ирсэн ч гэсэн та итгэж болчих гэсэн. Тэ итгэлээр дамжуулж Есүс Христос ирсэн. Тэр Есүс Христийн амийн үнцэнтэй сайн мэдээнээс өөр зүйлийг тэр гэрлийн Тэнгэр илч ирээд шүүн дуудаж байна. Хизээч бай танд хэлвэл та түүнийг эсэргүүцэх хэрэгтэй гэсэн. Хүн яриа бол Тэнгэр илч ирсэн ч гэсэн та эсэргүүцэх. Энийг Паул бидэрт сануулж хэлсэн байна. Тэгээ сайн мэдээгээ бүрэн гүйц том зургаар нь ойлгох хэрэгтэй. Есүс Христийг хэн гэж тодорхойлсон бэ гэхээр Есүс Христ бол өгсөн амьд бүгдийг шүүгч гэж хэлсэн. Тэр шүүх болж. Бид нэр тэр шүүхийн өмнө зогсох болно. Тийм учраас бид нэр өөрсдийнхөө амьдралыг харах хэрэгтэй. Би өөрийнхөө нүглийг өөрөө шийдэж чадахгүй учраас надад тусламж хэрэгтэй. Тэгээ миний нүглийн бүх шийтгэлийг авсан Есүс Христ надад хэрэгтэй. Тэ? Сайн мэдээг бүхлээр нь ойлгох. За, тэгээ дараа нь Паулийн хэлсэн зүйл юу вэ гэхээр зэрэг 10 дээр хэлсэн байгаа. Учир нь илүүгээ би хүмүүсийн тааллыг ирж байна уу эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүс таацуулах уу? Хэрэг би илүүгээ хүртэл хүмүүс таацуулсаар байсан бол би Есүс Христийн зарц биш байх байсан. За өнөөдрийн итгэгч бидний амьдрал тохиолдог маш том
сорилт бол энэ байна. Бид нар бурхан таалагдах уу эсвэл бусдад таалагдах уу? Тэ? Бид нар бусдад таалагдахын төлөө амьдрах амархан. Тэ? Тэдний нүдэнд харагдаж байгаа. Тэ? Бид нэр тэдний нүдэнд харагдахдаа тэдний таалагдах үгийг хэлээ. Тэдний таалагдах байдлаар өөрийгөө хувцлаа бие хажуугаар. Тэ? Бид нар бусдад таалагдаад амьдрах боломж бидэрт байгаа. Гэхдээ Паул юу гэж хэлсэн гэхээр зэрэг би бусдад таалагдсан тэр амьдралаар хэрвээ амьдсан бол би өнөөдөр Есүс Христийн зарц байх боломжгүй гэж хэлж байна. Тэгэхээр Паулийн хувьд яаж энэ сайн мэдээний төлөө амьдсан бэ? Тэр бусдад таалагдахын төлөө яваагүй. За, түүний туулсан зүйлсүүд нь юу байсан гэхээр зэрэг тэр юудэчүүдэд очиж сайн мэдээг хүргэхийг хүссэн. Синагогод очсон. Юудэчүүд түүнийг хүлээж авахгүй синагогудаас тэр хөөдөд гарч ирсэн. Ромын цэргүүдэд тэр хөөгдөж исэн. Нэг хотоос нөгөө хот руу. Тэгээ тэр муу хувцастай, өлсгөлөн, цангасан, хэцүү байдалтайгаар явсан байна. За 1-р Коринт 4:12-оос 13 дээр. За тэрийг уншиж та нар бас гаргаад хараа. 1-р Коринт 4:12-оос 13. За Паул бас өөрийнх нь хэлж байгаа тийм өөрийн гараар зүтгэн хөдөлмөрлөж зүхэгт нь өрөөж хавчихт нь твчиж доромжлохт нь илдэг хариулан муулт нь аргацсаар бид өдгөө хүртэл хорвоогийн хог шар мэт болсон гэж. Тэгэхээр Паул хүмүүс таалагдахын төлөө явсан уу? Яваагүй. Гэхдээ яг үнээр хэлбэл бид нар хүмүүст таалагдах гэдэг хандлага бидний дотор байдаг уу? Байх уу? Хүмүүст таалагдаад тэг хүмүүстэй харилцааны үед асуудалгүй байх биш тэг сайн уу сайн. Тэг тэр хүн туслалаа, тэр надад туслалаа. Амар тайван амьдрмаар биш тийм үү? Тэгтэл Паулийн үед яасан бэ? Тэг хүмүүст таацуулахыг нэгдүгээр тавиад тэр тэг. Тийм учраас тэр яасан синагогуудаас хөөгцсөн тэг. Ромын цэргүүдээс нэг хотоос нөгөө хотод мөшгөн мөрдөгдөж хөөгдсөн. Дээрээс нь муу хувцастай, өсөглөн, ядуу явсан. Дээрээс нь бүр хэлж байгаа тийм. Хорвоогийн хог шар болсон мэт амьдсан. Энэ нь юуны төлөө вэ? Энэ сайн мэдээний төлөө гэж амьдсан. Бурхан таалагдахын төлөө тийм энэ амьдралаас олсон өөрийнхөө амьдралын утга учир тийм Христээр дамжин ирсэн сайн мэдээний үн цэний төлөө тэр бусдад таалагдахгүйгээр тэгээ энэ хорвоогийн хог шар мэт амьдрахыг тэр сонгосон гэсэн. Тэгэхээр би уриалж энэ бидний хувьд бусдад харилцаад бид нэр зүтгэн хөдөлмөрлөж амьдрах хэрэгтэй байна. Тэгээ бидний хүмүүс зөвхөн бидний эргүүлээд тиймийг өрөөцгөө. Тэ биднийг хавчих юм бол хэдүүлээ дэвжицгээе. Биднийг доромжлох юм бол эргүүлээд ийдэг харилцгаа тийм ээ. Тэ биднийг муурчилж исэн ч гэсэн бид нар тиймийг аргацгаая. Тэгээд биднийг хорвоогийн хогшаа мэд амьдрсан ч гэсэн эцэст нь тэ Есүс Христ энэ бүх алдсан он жилүүдийг биднэрт тэ тэр сайн сайхнаар тэ эргүүлж төлөх бол тэр биднэрт үргэлж сайн хандах болно гэж. Тэгэхээр Паул хүмүүс таалагдж амьдрахыг сонгов, хүмүүс таацуулахыг сонгов. Тэгэхээр Паулийн үлгэр жишээг хэдүүлээ хүмүүс таацуулахыг сонгохгүй байя. Тэгэхээр зэрэг таны дотор зүрх сэтгэлд чинь тэр байгаа итгэл үнэмшил таны амьдралын зорилго тэг энэ бүх зүйл юугаар илэрх гардаг вэ гэхээр таны зүрхт байгаа тэр хандлага таны хийж байгаа үйлдэлээр хэлж байгаа үгээр бие авч явж байгаа байдлаар чинь харагддаг. Тэгэхээр та бурхан таалагдахын төлөө амьдарч ивэл таны хандлага бурхан таалагдахын төлөө байна. Таны амнаас гарч байгаа үг чинь бурхан таалагдах үг байх болно. Таны үйлдэл чинь бас бурхан таалагдах үйлдэл байх болно.
Тэгэхээр зэрэг хүмүүстэй бид нэр эвтэй амьдрахыг хүсдэг ч гэсэн хүмүүс биднийг шүүдэг, биднийг гүтгдэг. Гэсэн ч бидний зүрх сэтгэлийг хэн хардаг вэ гэхээр Бурхан харж. Бурхан хүмүүс бидний зөвхөн гадна талыг харж шүүдэг, тийм. Тэгээд байхгүй юм аа бидний гүтгдэг. Харин бидний зүрх сэтгэл буюу бидний дотоод хүнийг Бурхан харж. Тийм учраас хүмүүст заавал тэдний тааллыг олгоход тэд нар таалагдах, тайлбарлах шаардлага. Зарим зүйлийг тайлбарлах хэрэгтэй байж магадгүй. Заримыг нь тайлбарлаад ч ойлгох. Тийм учраас Бурханыхаа өмнө баатарлаг, тэгээд дээрээс нь эзэгтэй амартай байх. Яагаад гэхээр Бурхан таны зүрхийг харж байгаа. Хүмүүс бол хардаг. Бурхан таны зүрхийг харж байгаа. Дээрээс нь мөнхийн үн цэнтэй зүйл бол Бурхан таалагдах. Харин хүмүүс таалагдах биш. Тэгэхээр бид нэр өөрсдийг итгэж үнэмшдэг сайн мэдээг хүндлэхгүй байх гэж байна. Хүндлэхгүй байх шаардлага тийм. Бид нэр хүндлэх хэрэгтэй. Бид нэр өөрийнхөө амьдралын зорилго болсон үнцнээ болгосон зүйл учраас хөнгө хандаж болохгүй. Тэгээд сайн мэдээндээ үндэслэж суурлах хэрэгтэй байна. Тэгээд танаас гарч байгаа зарим нэг алдаа юу вэ? Би Христ дотор үнэхээр үндэслэгдэж суурлагдсан уу? Тэгээд миний гарч байгаа, миний дотор байгаа энэ хандлага, миний гарч байгаа зан авир сайн мэдээний дагуу байна уу гэж өөрийгөө харах хэрэгтэй байна. Тэгэхээр бид нар хүнээр аврагдаагүй, хүний үгсээр хүмүүсээс тусламж авч аврагдаагүй. Биднэрт авралыг Бурхан өгсөн учраас бид нар Бурханд таацуулж амьдарцгаая. За хэдүүлээ Галаат номын 1-ээс 10-т ямар Библийн зарчмуудыг үзвэ гэдэг хэлбэрээр эргээ харцгаая. Сайн мэдээтэй буюу одоо Есүс Христийн сургаал эрх мэдэлтэй гэдэг харлаа. Нэгдүгээр сайн мэдээ бидний амьдралыг өөрчлөх хүч чадалтай. Сайн мэдээг тунхаглагч Паул жишээ Есүс Христийн 12 болдогч. Өнөөдөр бас бид нар сайн мэдээг хүлээж аваад бид нар тунхаглаж сайн мэдээгээр амьдарч байгаа бол биднэрт эрх мэдэл байгаа гэсэн. Бид нэр эрх мэдэлтэй. Учир нь бидний хувь хүний эрх мэдэл биш. Харин сайн мэдээгээр дамжиж ирж байгаа тэр сургаалын эрх мэдэл биднэрт байна. Сайн мэдээг хүлээн авсан итгэгчид тууштай бөгөөд тэгээд бид нар сайн мэдээндээ үнэнч байдаг. Тэгээ энэ нь бидний дотор тэр өөрчлөлт, тэр хүч сайн мэдээгээр дамжиж ирсэн учраас бидний амьдрал өмнөхөөс өөр болсон. Бидний итгэл үнэмшил, бидний ёс суртахуун, бидний бие аж ахуй, бидний хандлага энэ бүхэн дотроос нь өөрчлөгдсөн. Энэ нь сайн мэдээний хүч чадлыг, эрх мэдлийг биднэрт харуулдаг. За Библийг уншиж ойлгосноор бид нар хуурамч багш нараас бид нар хамгаалдаг. Бид нар үгийг уншихгүйгээр Бурхны үгийг уншихгүйгээр бид нар хэн нь хуурамч вэ, хэн нь үнэнч вэ гэдгийг ялгах боломжгүй. Тийм учраас Бурхны үгийг унших хэрэгтэй. Тэгэхээр Есүс Христос ирэх энэ сургаалын эрх мэдэл нь бидний итгэлээр дамжиж биднэрт ирдэг байна. За дараагийн зарчим юу вэ гэхээр зэрэг элч нарын одоо Христэд итгэгч хүний эрх мэдэл байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг Есүс Христ тэр эрх мэдлийг биднэрт өгсөн байна, тийм. Тэгээд шуулган гэдэг зүйл бол итгэгчдээс тогтдог, тийм. Сайн мэдээг ойлгосон, амьдрал нь өөрчлөгдсөн, тэгээд Христ дотор тэгээд эрх мэдэлтэй энэ итгэгчдээс шуулган энэ итгэгчдээр суурлаад цааш баригддаг байна. Шуулганы үйлчлэл дуусаа. Шуулганы үйлчлэл хизээ дуусах гэхээр Христийг энэ дэлхийд дахин ирэх хүртэл бидний үйлчлсээр байх болно. Тэгэхээр бид нар өөрсдөө ойлгосон зүйлээ өөрийнхөө хэрэгтдээ залуучуудтай ойлгуулж дамжуулах хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ залуучуудын маань хувьд Христээс өөр зүйлийг тунхаглах, хуурамч шийдвэрлэгч энэ дэлхийд олон байгаа учраас бид нар тэдэнд зааж сургах хэрэгтэй байна. За нэгүсэл ба амар тайван бас биднэрт байгаа.
Тэгээ тэр нэгүслийн ойлгох, нэгүслийг авах энэ бүгдийн цөөн юу вэ гэхээр Есүс Христ өөрөө. Есүс Христээр дамжин Бурхны нэгүсэл биднэрт ирсэн. Тэгээ өнөөдрийн бидний амьдрал тэгээ Бурхны өгдөг сайн мэдээгээр дамжиж ирсэн. Тэр амар тайван бас байна. Тэгэхээр Бурхан нэгүслээрээ дамжуулж биднэрт авралыг өгөхдөө эхлээд бидний гэм нүглийг уучлаад дараа нь авралыг өгсөн. Тэгээд авралыг авсан цагаас авахгүйгээр бид нэр өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэгээд тэр өөрчлөлт маань эргээд биднэрт сайн мэдээний сайн мэдээ маань энэ Бурханаас ирсэн юм аа. Энэ нь эрх мэдэлтэй юм аа. Энэ нь өөрчлөлтийг авчирдаг юм аа гэдгийг биднэрт эргүүлээ баталдаг байна. Бид нар өмнө нь хийдэг байсан зүйлүүдэд орхисон байдаг тийм. Өмнө нь бидний сэтгэлийг хөдлөгдөг байсан энэ дэлхийн зугаа цэнгэл тийм эд хөрөнгө баялаг алдар нэр бидний зуршилтыг төлөвлөхөө болсон байдаг. Тэгэхээр энэ нь танд эргээ батлаа бол сайн мэдээ хүч чадал оршиж сайн мэдээ бидний өөрчлөлт юм аа. Дээрээс нь бидний сайн мэдээ бузар нугаас аварсан байна. Тэ бид нар гэм нүгэлтэд оролцохоо болсон. Гэм нүглийг мэдгүй тэ дурлаж хийдэг болсон. Ариусэл биднэрт үгэл сануулдаг. Тэгээ бид нар энэ хүмүүжлэлтэй болсон. Тэ бузар мууд орооцолдохгүй. Бузар муу тэ шимтэн харахгүй болсон. Тэгээ бид нар Христэд итгээд шинэ хүн болов. Бидний дотор хүн шинээр төрдөг. Тэгээ шинэ хүнээсээ амьдраад хуучин хүн маань өдөр ирэх тусам багасаа бидний шинэ хүн өдөр ирэх тусам ихсдэг. Тэгээ бид нар хуурд сургаалыг таньж эхэлдэг. Өмнө нь Христэд дөнгөж итгэснийхаа дараа олон зүйлсүүдийг сонсдог тийм жишээ нь тэнд нэг Есүсийн тухай ярьж байна, энд нэг Есүсийн тухай ярьж байна. Тэ энд одоо энэ цуглаанд явал баяждаг гэнч юм. Тэгээ бид нар хугацаа өнгөрөх тусам сайн мэдээг ойлгох тусам тэр хуурамч тэ сургаалыг бид нар ялгаж суудаг байна. Тэгэхээр зэрэг бид нар хуурамч сургаалыг ялгахад дээрээс нь библийг унших хэрэгтэй, дээрээс нь бид нар залбирах хэрэгтэй. Бид нар ялгаж таних юм бол. Тэгээ дээрээс нь бид нар ялгах ариун сүнсний чадвар хэрэгтэй, бас дээрээс нь мэрэгүү хаа хэрэгтэй. Хуурамч багш хуурамч сургаал заагч. Жишээ нь бид нар цуглаанаараа мэдж байгаа тийм. Бид нартай хамт мөнхийн улсын хүртлийг хамт явах юм шиг хүмүүс бидний дунд байсан. Тэгээд бид нартай хамт яг л адилхан библийн сургаалаас сураад өсөж хөгжөөд нэг л мэдлэг тэнд явсан. Өөр зүйлүүд рүү явдаг. Тэдний итгэж үнэмшсэн, сонгосон зүйлүүд нь өөр байдаг. За тэгээд бид нар Бурхан таалагдах уу? Тэгээд дараагийн зарчим юу гэхээр зэрэг бид нар Бурхан таалагдах уу эсвэл хүн таалагдах. Та энийг өдөр тутам сонгох бол. Тэ. Жишээ нь Монголын соёл, ёс заншил байна, баяр наадмууд байна. Бидний эцэг эхийн хийдэг ёс заншлууд байна. Тэгээд бид нар Христ итгэснээс хойш тэр ёс заншлуудаа бид нар өмнө нь бол мэдгүй хийдэг байсан. Христ итгэхэд бид нар өөрчлөгдөв. Өмнө нь очоод тэ лам гэртээ дуудсан маань нэр гэхээр очдөг байсан. Бид нар баг тэдгээр зүйлсүүдийг хийхээ болдог. Тэ? Бөө ирсэн байна нэр гэдэг бид нар очихоо болдог. Тэгэхээр зэрэг бид нар хүмүүст таалагдах. Бидний хамгийн хайртай хүн ч гэсэн буруу зүйлийг таалагдах юмыг хийх. Тэ? Бидний өдөөж ивэл бид нар хийхгүй байх. Тэр нь юу вэ? Бидний хайртай ах эгч дүү, хамаатан садан, тэ? Тэгэхээр зэрэг бид нар Бурхан таалагдахыг нэгдүгээр тавих хэрэгтэй. Тэгээ Бурхан таалагдана гэдэг нь бусад хууль дүрмийг ер нь зөрчилдөггүй гэсэн. Тэ? Бид нар ёс суртахуунтай амьдардаг. Библийн зарчмын дагуу бид нар шийдвэрүүдэд гаргадаг байна. Тэгэхээр зэрэг хуулиудыг бараг эсрэгдэг. Бид нар Бурханы хуулийн дагуу Бурханы бид нар тавьж өгсөн тэр ёс суртахуун тэ тэр зүйлийн дагуу амьдрахад бид нар бусад хуулиудыг зөрчихгүй харин итгэл үнэмшлийн хуурамч тэ багш нарын хуурамч сургаалыг харин бид нар зөвхөж болно. Тэгэхээр бидний
итгэж үнэмшиж өөрсдийнхөө амьдралын зорилго болгосон энэ итгэл үнэмшил энэ сайн мэдээ бол Бурхан таалагдаж тэгээ шаардлагатай бол бусдтай бид нар бусдыг эсэргүүцэх хэрэгтэй. Бидний сайн мэдээг эсэргүүцсэн хүмүүсүүдийг эсэргүүцэх хэрэгтэй. Тэднэрт нийцэхгүй байх. Тэдний хувь тэднэртэй бид нар харилцааны асуудалтай тийм эргээд тэднэр биднийг хэцүү байдалд оруулна харин бид нэр эргээд тэднийг шүүхгүй ч гэсэн харилцаа эвдрэх тэр зам бидний өмнө байдаг. Гэсэн ч бид нар итгэл үнэмшилтэй тууштай байцгаая. Тэгэхээр альва сургалт, семинар, янз бүрийн багш нар ялангуяа одоо бидний хэрэгжилж байгаа гар утсаар дамжуулаад хичээл заадаг, сургаал семинар явуулдаг, янз бүрийн линкүүд тавьдаг зэрэг тэрийг шалгаарай. Ямар ч хамаагүй линкээр ямар ч хамаагүй сургаалуудыг битгий сонсоорой. Эхлээд заавал шалгаж үзчихийж тийм энэ зөв байна уу? Тэгээ Библийн дагуух байна уу? гэдгийг шалгаж үзчихийж тэр зүйлийг сонгож сонсоорой гэж уриалмаар байна. Тэгэхээр сайн мэдээний хүчээр бид нар өөрчлөгцөө, итгэлээр өсөж төлөвсөө тэгээд өнөөдрийг хүрч байгаа. Тэгэхээр та сайн мэдээний энэ хүч чадал итгэсэн хэрэг таныг өөрчилсөн, таныг төлөвшүүлж байгаа энэ итгэл үнэмшилтэй олон илүү баттай байгаарай гэж урамшуулмаар байна. Тэгээд Паул шиг замаас сайн үзэх хэрэгтэй. Тэгээд Галат номон дээр хэлсэн шиг хуурамч иш үзүүлэгчдийг ялхан таньдаг. Библиэс авчдаг, залбирдаг, мэрэгүү ухаантай итгэгчд байгаасай. Тэгээ байхын төлөө та өөрөө хүсдэг байгаасай. Тийм учраас та өөрөө сургаалаа сонсдог, сайн мэдээгээ бүтнээр ойлгодог, өөрийнхөө амьдралыг энэ дээр барьж байгуулсан байгаасай гэж хүсэж байна. Тэгээд Галат номын 1-ээс 10 гэртээ очиж уншаарай. Дахиад энэ зүйлийг өөртөө бас сануулаарай. Тэнгэр илч ирүүл яах вэ? Таны мэддэг сайн мэдээнээс өөр сайн мэдээг танд хэлвэл яах ёстой вэ? Хүлээж авахгүй байх хэрэгтэй тийм. Эсэргүүцэх хэрэгтэй. За хамтдаа залбирая.